багш орчуулагч мэргэжилтэй Монголын мэргэжлийн орчуулагчдын холбооны гишүүн. Тэгээд яг их багшлаагүй уул уурхайн компаниудаар ажиллаж байгаа. Тэгээд Атомитай таарад сэрснээсээ хойш өөр газар ажиллахгүй одоо Атомик хийж байна. Нэг хемохем гэдэг бүтээгдэхүүнийг танилцуулах чинь хемохем болохоор дархлаа сэргээх, биеийн ядаргаа тайлах, онцгой үйлчилгээтэй бүтээгдэхүүн байгаа юм. Тэгээд ер нь бол Солонгос улсад одоо манай жишээлбэл хамтран өвчин их байгаа шиг бас нэг тийм их цаг байсан байна. Тэгээд дээр нь ер нь цөмийн судалгааны хүрээлэн гэж улсын байгууллага байгаа. Тэдний эрдэмтэд болохоор яг цацраг идэвхтэй изотопууд юмнуудтай ажилладаг болохоор тэрэндээ тэр чинь нөгөө хаах хамгаалах боломж олохгүй шүү дээ. Тэрэндээ цохиулаад ингээд хавдар тусдаг ийм учраас энээс хамгаалах ер нь хавдраас хамгаалах, дахлаа сэргээх тийм ийм бүтээж өгөөч гэж цөмийн энергийн хүрээлэн биотехнологийн хүрээлэнгүүдэд захиалга өгсөн юм байна төрөөс. Тэгээд төрөөс 5 тэрбум вон санхүүжилт хийгдэж энэ ажил нь 8 жил үргэлжилж эрдэмтэд иммунобиологийн эрдэмтэд болохоор 1000 гаруй ургамлыг шилж аваад тэгээд 10 гаруй мянган жор найруулж туршиж үзэж байгаа. Одоогийн хемохемик гаргаж авсан байна. Яг 10 гаруй мянган жор гаргасан гэхээр зарим нь аюул сайн жор болж байгаа мөртлөө зарим юмд хоруу чанартай, зарим бодис нь орсон тэндээс. Тэгэхээр тэрийг хасаад ингээд ямар нэгэн хоруу чанаргүй мөртлөө үйлчилгээ сайтай ийм жор олох гэж 3 жил судлаад 8 жил тэрийгээ 5 жил судлаад нийтдээ 8 жилийн ажлын үр дүн энэ гаргаж авсан бүтээгдэхүүн бол үнэхээр сайн бүтээгдэхүүн болсон боловч маш үнэтэй байсан. 1200 мөнээр анх гарч ирсэн байна. Тэгээд тэрийг ингээд яг сардаа нэг 500 хайрцгийг одоо зарж ирсэн юм байна л да. Тэгээд үйлдвэрийнх нь хүчин чадал үйлдвэр гэдэг чинь ямар хүн гэртээ суугаад юм хийх юм биш. Ингээд нэг үйлдвэрлэхээр 3000-аар хамгийн бага нь үйлдвэрлэх хэрэгтэй байдаг юм байна. Одоо ингээд юм хүмүүс бэлдээл одоо нэг процесс явуулахад 3000 гарчихдаг. Тэгэхээр тэр чинь тэрийг борлуулах гэж 6 сар болно. Тэгээд жилд 2 удаа ажилласан чинь тэр бол мэдээж ямар ч хэрэггүй болчихсон. Тэгээд бахин ингээд захирал энийг мэдээд уулзаад ингээд ярьсан чинь юм бахаар намайг 100 саяг борлуулнаа. Би 100 саяын захиалга өгье. Гэхдээ та нар үнээр буулга. Үгүй 100 мянган хайрцаг. Тэгэхээр одоо сардаа нэгэн бүхэл бүтэн Солонгос улс арай гэж 500 хайрцгийг зарж байгаа байхгүй. Тэрийг хэн авч ирсэн гэхээр үнэхээр хамтрын өвчнөд нэрвэгдсэн. Яг харахгүй одоо нэг өөр заахгүй бараг л эцсийн шансаа үзэн гэсэн хүмүүс авч байгаа. Хоёрдугаар нөгөө мөнгөтэй баян хүмүүс яг урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглээд 500 гэж бодлуулж ирсэн байна. Тэгсэн чинь нөгөө үйлдвэрийнх нь хүн Христэд итгэгч хүн байсан юм байна л да. Тэгээд бахингийн захирагч Христэд итгэгч учраас тэд нар бас нэг тийм нэг тэр шугамаараа илүү дотн бас танилцсан юм шиг. Тэгээд чи 100 мянган зарж чадах юм уу яг гэсэн гэж байгаа. Тэгсэн за яг ингээд энийг зарахад бол 1% боломж 99% хөтөлбөртөл байгаа. Гэхдээ үзэн гэдэг ингээд нөгөө хүн зөвшөөрсөн юм. Тэгээд үнийг буулгаад одоо тэр $90 болгосон юм байна л да. Тэгээд 100,000-ыг үйлдвэрлэх биш бүр 200-300 тэрнээс илүүгээр захиалдаг болсон юм гэж. За тэгээ энэ нь болохоор цэн, халагцай, цаарган гэж 3 ургамал байгаа. Энэ нь бол одоо дорн дахны анагаах ухаанд бол өргөн хэрэглэгддэг байсан. Орсын мэдээллүүдийг үзэхэд монголчууд цэнийг ийм хүчинд хэрэглэдэг. Ингээд гарч ирж байгаа. Тэгэхээр энэ гурав бол одоо цус төлжүүлэх,
хийх хөөх гэдэг дамжихныхаа хэллэгээр болохоор ингээд нөгөө нэг биеийн хийх хөөх тамир оруулах гэдэг ингээд барууны судалгаагаар үзэхэд бол яг харахгүй биеийн тэнхээ тамир чалах юмыг сайжруулж байна, дархлааг сайжруулж байна, цусны шинэ төлжилтийг бол маш ихээр дэмжиж байгааг нь бол тодорхой байсан байна. Тэгээд ийм бүтээгдэхүүн гаргасан. Тэгээд анх 30 шигтэй зарж байсан бол бах ингээд ерөнхийдөө зарж хэлснээс хойш хайцгийг нь 48 шигтэй болгоод нэг хэсэг дараад 54 болгоод тэгээс үүдээ 60 одоогийн бидний мэдих хэлбэрээр хэлбэрт оруулаад зарж болсон ч гэсэн нөгөө $90 гэдэг үнэ өөрчлөлөө. Тэгээд энэ Английн алдартай сэтгүүл байгаа Time гэдэг сэтгүүл. Time сэтгүүлд энэ хемохемик бүтээсэн эрдэмтэн Сун Ки Жао гэж хүнээс ярилцлага авсан юм. Time сэтгүүлгээр ирж ярилцлага авсан юм. Тэгээд хаанх яаж энэ хемохемик бүтээгдэхүүн вэ? Тэр Time сэтгүүл ирж ярилцлага авна гэдэг бол хемохемик бол одоо дэлхийд даяар шуугаад эхэлсэн гэсэн үг баггүй. Тэгэхээр тэгсэн чинь анх би ингээд маш ихээр хүмүүс хавдраар өвчилж байгааг хараад энэ одоо хүмүүсийн өвчлөл одоо ийм дархлаа сударснаас болоод эдгээр ийм хавдрын өвчинд тусдаг юм байна. Гэхдээ дархлаа сударсан хүн өөр ямар ч бас өвчнгүүдэд өвчтэй юм байна. Энийг ер нь яаж сайжруулах вэ гэж бас батсан юм. Тэгээд энэ төсөлд оролцож ингээд 8 жил ажиллаад энийг бүтээсэн гэдэг хийж байгаа. Тэгээд энэний гол онцлог нь болохоор цус төлжүүлнэ гэж байна. Тэгэхэд цусны шинэ эс бий болоход мөн тэр байгалийн алуурчин эс гэж одоо бидний организмд байдаг гаднаас орж ирж байгаа өвчин эмгэг үүсгэгч эсүүдийг очиж устгах гэдэг эс байдаг учраас тэр нь залуу наснд илүү ялгарч байдаг учраас залуу хүмүүс өвдөж зоохгүй. Настай хүнд тэр процесс багасчихсан учраас өвчин эмгэгт өртөгдөх болдго юм. Тэгэхэд настай хүнийг залуу хүн шиг өвчнөөс хамгаалах чадвартай болгож байгаа хгүй нөгөө юм маань. Тэгээд тэр энка сел чинь өвчтэй өвчин үүсгэгч гадны бие тэр эсэндээ эсийг тамьж очоод цитотоксин гэдэг хор байдас ялгараад нөгөө хий чинь давчдаг юм байна. За ингээд энэ бүтээгдэхүүн маань анх тэр $1200 байсан бол $90 болж бууруулсан гэж байгаа юм. Тэгээд өнөөдрийн байдлаар бол секундэд одоо бидний уудаг энэ 20 грамтай энэ жижиг уут болохоор секундэд 7 үйлдвэрлэгдэж байгаа. Цагт 415 хайрцаг үйлдвэрлэгдэж байгаа. Тэгээд Atomic-ийн 1 номерын бестселлер болсон бүтээгдэхүүн анхан Atomic энүүгээрээ эхэлсэн FEMSAT гэдэг хоёрхан бүтээгдэхүүнээс эхлээд одоо явсан. Гэтэл тэр Мандайлах бестселлерийг үүргээ ерөөсөө алдаагүй. Ондоо жишээлбэл нэг сайн Atomic-ийн хүртэл сайн бүтээгдэхүүн гарч ирж энэний борлуулалтыг авч чадаагүй байгаа. Тэгээд солонгосчууд өөрөө дорн дахны одоо энэ ангаахны өндөр хөгжүүлсэн газар хүн орхоод байгаа бол аль тэр Сэжун хаан гэдгээс өмнөх үеэс хүн орхоод байгаа хамгийн нэгдүгээр эмийн ургамал байсан чинь хүн орхоод байгаа одоо янз бүрийн бүтээгдэхүүнүүдийг эмчилгээнд сайн гэсэн бүтээгдэхүүнүүдийг гаргаж байгаа. Тэр бүх бүтээгдэхүүнээс Atomic-ийн хемохемийн борлуулалт давж гарч ирсэн гэдэг чинь одоо хүн орхоод байгаас илүү сайн байна гэж одоо хүлээн зөвшөөрөгдсөн байна. Ийм бүтээгдэхүүнийг бид нар одоо ингэж ууж хэрэглэж залуу нас эрч хүчээ хадгалж явахын боломжтой болсон их азтай хүмүүс байна бид нар. За